хүрээлүү ороор хүрээлүү 25 сар холуур хүрээлүү ороор хүрээлүү Өөр дээр дургасан урт үлийн улаасуу урт дургасан усны эргийн халисуу 6 настай бүрх 6 зүсэн өрх 100 модны горих зөвөж ихний гарих эрэг дээр гэлээ хэрэг галуу гурав эргэлдэн дал дээр даван тарган даруух дарууш даруулсан нэг цагаа даа хоёр цагаа даа гурван цагаа даа дөрвөн цагаа даа таван цагаа даа зургаан цагаа даа таван цагаа даа нэм цагаа даа хэсэг цагаа даа харан цагаа даа Бишгээд өөр ямар янзын гөлгөр болохоор хохор хөнгөр газрыг гөлгөр газар хипэ манай ханы мянган бомбгийг манай ханы мянган бомбог бишгээд өөр хиний ханы мянган бомбгийг манай ханы мянган бомбог хипэ гайхалтай. За баярлаа. Урцагны гудамж тавтай морил. Сайн байна уу? Харин бидний дүргээ та бүхний ширээдээ урьж байна. Баярлаа. Яа. За эсвэл юу н төргийн хэллэг нөгөө хэл хуурашаад хугарах га бараг мартагдж штэ. Этновок хамтлаг төргийн хэллэгийн маструуд энэ үдэш хүрэлцэн ирсэн байна. Урцагны гудамж би хэлж байна. Хүрэлцэн ирсэнд баярлаа. За. Төргийн хэллэг сонсон ч манай зочдод ямар санагдав? Дагаад ингээд хэл лам нөгөө бие биелгээ бүх юм руу ингээд бид нарыг үйлцүүлж штэ. Хамгийн сайн чаддаг төргийн хэллэг гэвэл таны хувьд. За яг одоо бол төргийн хэллэг юус хэлмээргүй санагдаж байна. Нэг оролдоод үзье л та. За манай хоёроос нэг хамгийн амархан даалгавар өгөөд үзье. Хамгийн амархан төргийн хэллэг. Хур ихтэй хул морь. Хур ихтэй хул морь. Хурд ихтэй бор морь. Хурд ихтэй бор морь. За тэгээ хурд хэлдэг гурав. Хур ихтэй хул морь, хурд ихтэй бор морь. Оо сайн дээ шүү. За. Өөр даалгавар өгч болох уу гэхгүй. Одоо санаанд нь хамгийн түрүүнд ямар төр хэлдэг? Хэлээ хэрэг. Аа за. За тэрийг нэгэв. Эрэг дээр илээ хэрэг гадуу гурав эргэлдэн. Эрэг дээр илээ хэрэг гадуу гурав эргэлдэн. Эрэг дээр илээ хэрэг гадуу гурав эргэлдэн. Эргэлдээд байгаа байна ямар ч юм. Байгаад байна. Би юурээс бодож байгаа байна. Би юу дургийн дургаж. Наад чи өстө дээрээ. Би зүгээр шууд нөгөө хай гэдгийг авчиж байна. Зүгээр урдаас ингээ хай гэхлээр баг ингээ цогт таваад байгаа шүү дээ. За тэгэхээр гайхалтай байна. За төргийн хэллэг хэлээд аман цангасан баг. Бүгдээрээ манай энэ үдшийн айргаараа та нарыг одоо дайлъя. Испани алдарт Сан Мигел айргаар та бүхнийг дайлахыг хүсэж байна. За тэгээд би одоо дутуу хийцэн байна уу. За гүцээгээд сайхан бүсгүүчүүдээ хийгээд үгүй. Энэ үдэш бол бүгдээрээ манай спонсор байгууллагын Сан Мигел Испани алдарт айргаар амны цангаагаа тайлна. Айргаа таваараа уцгаана. За тэгээд машинтай явж ивэл санаа зовлтгоо. Орж ирэхэд нөгөө ресепшн дээр дуудлагын жолоочийн нэрийн улс байсан тийм ээ. Харцсан тийм. За тэгээд хэдүүлээ. Энэ үд шиг хамтдаа сайхан хөөрөлдөж өнгөрүүлээ. За бүгдээрээ нэг чирс. Бүгдээрэнд нэрч байгаа, гарч байгаа гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргье. Баярын мэндийг.
Уртцагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Этновок хамтлагийн гишүүн, хөгжмийн продюсер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Оросын холбооны улсын буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн Нар оюу. Этновок хамтлагийн гишүүн Хишгэ. Язгуур сургуулийн 4-р ангиас сурагч Аялун. Соёлын тэргүүний ажилтан дуучин Үлзийбаатар. Төмөн их чуулгын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Цэцэг Дэлгэр. Өвөр Монголын өөртөө засах орны дуучин Тэргүүн Цэцэг нар оролцож байна. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг эхэлцгээе. Тэгээд өнөөдөр бол нөгөө хайрын өдөр гэсэн. Тэгээд төргийн хэллэгээ хэдүүлээ ямар ч тач амаа халаачлаа. Амны цангаагаа сайхан тайлчлаа. Хамгийн ихний хайрын өдөр учраас би одоо шууд хувцсандаа зохицуулаад тэгэл асууч юм. Хайрын хамгийн тод захиа ямар захиа байсан бэ? Гэт ингээд одоо яг гэвэл нөгөө насны өөр хүмүүс байгаа учраас бас сонирн баг те. Сооштоор, цаасан, тэгэл одоо аман гээл захианууд явах. Хамгийн отхон залуу оролцогчоос эхлэе. Одоо энд байгаагаасаа тэгж харагдаж байна тийм ээ. Хайрын захиа Facebook-ээр л бид нар ч одоо тэгээд ерөөсөө тэгж амар их захиа махаа бичээд байдаггүй. За мессенжер дээр нэг урт юм хум бичээд тэгэл ёо яжсэн нэг удаа яг нэг юм цаасан захиа авч ирсэн сони юм бэлээ. Гоё юм бэлээ. Хинээс гэдэг байна. Яг хин гэдгийг нага хэлэхгүй ягаад гэвэл үерч байгаа ч гүмчин. Одоо уул найз залуутай? Ого ганц би. Ганц би. Тийм болохоор яг энэ хайрын өдөр надад жоохон гэдэг. За маш олон үзэгчид одоо ялангуяа залуучууд хайрын захиагаа одоо нөгөө танаа пэйж хуудасаар мөн таны одоо Facebook Messenger-ээр илгээх бах. Яг хайрын өдөр шүү гашид. За цаасан захианы агуулга нь юу байсан бэ? Тэ мэдээж хайр сэтгэлээ илэрхийлээд бас амар гоо шүлэг зохиосон байсан. Тийм. Тэгээд айгу тийм уянгаа хайлттай нөгөө зохиолч анги хөхтэйсэн болохоор. За. Эмэгтэй хүн ер нь юунд сэтгэл нь их хөдөлт юм бэ? Яг тэр захиан дээрээс. Сайн байна уу гэж ихтэй юм уу? Уянгалсан дөрв мөрт холбоотой юм уу? Одоо бидний үед бол тэгж гараар захиа бичээд өгдөг хүмүүс айгу ховор штэ цөөхөн штэ. Яг тэрийг ингээд сэтгэл гаргаад өөрөө гараараа бичээд бас шүлэг зохиогоод ингээд бичснэ надаа сэтгэл хөдлөж ийсэн. Тэрнээс бол дээр үед бол бүр өстө уянгалуулахыг бол үзүүлдэг байсан баха. За тийм бай. За. Таны хувьд Миний хувьд 10 жил байхдаа 8 дугаар анги тийм үү та анхны хайрын захиа авч ирсэн. Миний үед ч эсрэгээрээ мессенжер байхгүй. Зөвхөн цаасан дээр бичдэг байсан тийм. Тэгээд бас л одоо таалагддаг, хайртай, дуртай л гэсэн тийм л юм байсан шиг санагдчихэж байна. Анх удаа авсан тийм. Одооны хэрэглэлгээр бол нөгөө краш гэдэг үг бол ашиглагдахгүй тийм. Таалагддаг тийм. Таалагддаг тийм. Ер нь хамгийн сүүлийн тэгвэл дурсамжтай Валентины баярыг одоо яаж тэмдэглэж өнгөрүүлсэн байна? Одоо яг нөхөртөөгөө л айгуу гоё тэмдэглэдэг дээ. Ер нь бол тэрнээс өмнөх болохоор жоохон гонигтай байсан бас ганц би байсан учраас тэгэл ганцаараа л тэгэл явж шв. Яг нөхөртөөгөө суугаал тэгэл ер нь Валентины өдрийг их гоё дурсалтай тэмдэглэдэг болсон. За. За баярлалаа. За манай Үлзийбаатарын хувьд олон захиа өгсөн байлгүй дээ. За ер нь за захианы их өгж байгааг бах уу? Бас нэг авж байгааг. Шууд л хэлж явжтэй гэж. За энэ хайрын баярын энэ өдөр Монголын үндэсний одоо цагаан сарын баяртай ер нь ойролцоо бараг давхцаж болж байна тийм. Тэгэхээр хайрын захиа гэхээс илүү одоо чин сэтгэлийн хайрын өгнөд хөвөрсөн өдрүүд яг энэ цаг үргэлжилж штэ тийм. Тэгэхээр юун түрүүнд одоо Монгол түмэндээ сар шины мэндийг өргөн дэвшүүлье гэж бодож байна. За тэгээ хайрын захиа өгж авалцах бараг байхгүй бах уу? Ер нь шууд хилжил явлаа даа гэж. Одоо ч бас ингэдэг болсон юм байл ч тийм. Байнга өдөр тутам нөгөө чат мат ингэж ирсээр хагаад ганц нэг нөгөө чин сэтгэл ингээд бичиж байгаа хүмүүс бол бүр дотроосоо зориулж те их үнэлэгддэг болсон гэж бас сонсч ирсэн шүү би. Яг үнэ. Захиа бичих бол захиан дээрээ одоо нөгөө марк наах гэдэг соёл чинь өөрөө бас эргээд хэрэгтэй болоод байгаа, хоцрогдоод байгаа. Эргээд сэргэх юм бол бас хүнд насан туршид нь үлдэх нэг юм одоо үнэт зүйл болж хувираад байгаа бас нэг чухал зүйл те. Одоо нөгөө энэ өрн телефонууд чинь сүлжээ хоорондоо үнгүй ярьдаг болоод сүлжээ хамаарахгүй үнгүй ярьдаг нөгөө багцууд өгөөд ихэлсэн чинь шууд нөгөө бичгээсээ илүүтэй ярихыг ирмэлцдэг болсон. Тэгэнгүүт нөгөө бичгийн гэдэг юм ингээд алдагдаад байгаа бас нэг юм сул тал байна. Юм болгонд хоёр талтай юм аа гэж. За, цэцэг дэлгэрийн маань хувьд. Их л түүхийг өгүүлэхээр харагдаж байна да. Одоо хаттын үед одоо хайраа яаж
илэрхийлж хайрыг яаж авдаг байсан юм бол? Би 10 жил энтрий бол ер нь яг зөндөө их захиа авдаг байсан ер нь. Гэтэ яг сэтгэл тод үлдсэн юм бол байхгүй нь. Тэгээ ингээ гараар бичсэн загтал гээд ингээ бодсон чинь анх яг нөхөртөөгөө үерхэж явах үед надад нэг захиа бичээд үлдээсэн байсан. Тэр шууд ингээд санаанд бодож байна. Тэр яг Валентины өдөр байсан байхгүй юу? Тэгээ өглөө басаад ирсэн чинь нэг юм зүрхэн хэлбэртэй модон чихэр ингээд тавьсан. Тэгээ доор нь захиа чихрээ идээд байж байгаарэ. Хайр нуудахгүй хүнс цуглуулад ирээ орой гоё байна гэж хэлсэн байхгүй юу? Орой гоё байна. Тий, орой гоё баярлуулнаа гэж байгаа юм шиг байгаа. Тэгээ би тэр л одоо бүр яг захаа гэдээ ярьсан чи тэр санаанд байж байна. Одоо тэгээ бит хоёр 3 сайхан хүүхдээ аав ээж болоод байж байна да. Үерхэж явах үедээ бас тэгж захаа хоёр үндэ гिचдэг байсан л тэр юм. За одоо бас л нэвтрүүлэг дуусаад нөхөр нөгөө гоё байлах гаал хүлээж байгаа. За манай тэргүүн цэцгийн хувьд ер нь энэ нэрээ өвөр монголчууд маань энэ хайрын баяр гэдэг байгаа энэ одоо олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэдэг байгаа энэ өдрүүдийг хэр тэмдэглэж өнгөрүүлд юм бэ бас ерөнхийд нь асуучгаад. Хятад бол энэ 2 сарын 14-нийг гадаадын баяр шиг тэгэж ярьдаг гэлээ. Гэхдээ бас ингээд гадаадын хэлбэрөд манай өвөр монголоор авчирвал энэ яг энэ баярыг тэм их өнгөрдөг. Гэхдээ нэг одоо үед орж ирээд болоод бас нэг тэмтгэлдэг юм байна. Тэгвэл бас нэг чичиг авч өгөх юм уу эсвэл нэг чоколад авч өгөх юм уу тэгэж хүрэгдэг үлээ хайртай үнтэй тэгж өнгөрүүлж байна бас. Бас сонин тий. Миний хувьд болохоор манай нөхөр гэхдээ тийм нэг юм биштэй нөгөө яг залуучуудыг тийм хайран тэгөөд синий өмнө тэгэж илэрхийлж хэлдэггүй зөвгөр нэг ямар нэг ил ажиллагаараа тэгээд нэг баярлуулдаг байхгүй юу. Тэгээд миний хувьд бол нэг ганц нэг удаа найзуудаараа тэгээ энэ нэг 2 сарын 14-ний энэ баярын өдөр хайрын өдрийг ингээд яасан тэмтгэлсэн чинь манай нөхөрд бас ингээд за хайрдаа энэ цэцгийг очиж хөргөн шүү гэсэн чинь манай нөхөр маань нөгөө орой архитаад ирсэн чинь нөгөө машиндаа нь хүлдээсэн байна. Маргааш нь тэгээд өглөөс ирээд надад ярьж за нөгөө найзад маань цамд цэцэг өргөө гэсэн чи би машинд орчихжээ мартаад хүлдээсэн байгаа гинэ. Ингэсэн байна манай. Хүн болгон л бие биедээ бас хайртай байгаасаа, хайртай байгаасаа, бие биенээ хүндэлж байгаасаа гэдэг логик бас их чухал санагдаж байна. Тэгээ бүгдээрэнд нь дахиад хайртай байсан сайхан өдрийн мэндийг хүргье. За. За одоо ингээд дахиад хайр ярихгүй. Тэгээ одоо хэдүүлээ сайхан элдэв сайхныг хуучилцгаая. Ингээд зүү тийшээ харахаар л манай хоёр нэг тийм дэггүй хоёр хүүхэд харагдаад ингээд урдаас ингээд данжигчгол нэг давал гялцаал малгай толгоонж яа ингээд урдаас ингээд ядарчгаад байгаа юм шиг. Үгүй ингээд харахлаа одоо тэгээ хуучин цагийн хат тэ хатад ноёдын ингээ халах малгаанууд гээд хувцс гээд ингээ харахтлаар ингэж харагдчих. Манай хоёрын маань бас стилийн имижийг хэн бүрдүүлв ер нь этно хамтлаг эзэнээс үүсгэн байгуулагдав. Хамтлагийнхаа талаар хэдүүлээ нэг мэдээлэл өгье тийм ээ. Манай хамтлаг 2024 оны 8 сарын 8-нд байгуулагдсан. Албасаар тэгээд одоо 2 жил болохоо л явж байна да. Стил имиж гэх юм бол өөрснөө тэгэл байгаа юмнуудаараа аргалаад явж байгаа да. Тэгээд одоо үндэснийхээ брендийг бас үндэсний брэндээстэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Тийм. Энэ малгай зориулж хийлгсэн юм уу? Угаасаа ийм малгай байдаг юм уу? Ийм обруч юм байлээ. Обруч гээ. Тийм, обручиг тэгээд ардталтаа ингээ уучдаг. Тэгээд айгүй хөөрхөн донжтой санагдаад байсан. Тайлбар уйсан байгаа. Тийм ээ, гоё юм гоё юм. Ийм бэлэн зарж идэв. Одоо тэнд том нь байна шүү дээ тэнд. Тэрийг ингэж жижигрээс хэлбэрнэ. Хамтлагийн энэ дууны үгийг одоо хэн бичих вэ? Ардын аман захиал тий. Тэгээд одоо сонгож найруулан ингээ уялдуулж холбуулж бичнэ гэдэг ч байгаа. Одоо сууж байгаа л хоёлоо чинь бүх
юунуудыг яг битэндээ тааруулж хийнэ гэдэг чинь бас амаргүй ажил өө. Тэгэл Бит энэ хийсэн байна. би өөрөөсөө. Өөрөөс нэрэ хөгжмийн продюсер. Аха. Хичнээн төрлийн одоо язгуур урлаг хийн бүх хөгжмийн зэмсэг аваа хишгийг ер нь ингэж судалж тоглож байна. За манай одоо хүн оркестр энэ хишгэл байна да. За хөөмөлччээд лээ. Хөөмөл. Дуулна. Байгалаа авьяа гарган шууны дуу энэ төр гаргана. Оо за. Тэгээ хөөмө дотроо хархираа шаха эсгэрээ гурваа хийн те. Тэгээ хоолон лимп хамгийн гол нь бас суралцж ирсэн гэсэн те. Орхигдоод байгаа өдөр тутамд хэрэглэгдэхгүй байгаа энэ төргийн хэллэг хэлт зүг зүүр үгийг бас ингээд уран бүтээл болгож гаргаж ирэх нь эргээд нөгөө уран бүтээлээр хүүхэд багчуудад орчин цагтаа бас өвлөжүүлдэх их сонин содон бас нэг юм шийдэл байсан. Үзэгчид ер нь сайшаалтаа сайхан хүлээж авч байгаа. За тэгээд тэр элдв шалдав нарийн ширээ авиасыг нэвтрүүлгийнхаа явцад бас үзэгчдтэйгээ сонирхъя тийм ээ. За манай Үлзий Батраар маань сонин юутай байна. Хувийн уран бүтээл одоо арвин сайхан жил гараад эх жилдээ бас олон сайхан уран бүтээлийг ажлыг бас төлөвлөсөн байгаа бах тийм ээ. За 2025 оны хувьд бол уран бүтээлийн ажил их дажгүй сайхан байлаа. Тэнгисээс олдсон сод шиг нандин Тэврэдэл дулаацах бид чинь нэг шилээ Нарны цацраг шиг гэгэн хэлчтэй Нар харин үгэн чинь уясгаа Энэ 26 онд бол маш том шинэ ажлууд төлөвлөсөн. Ажилд орцсон явж байна. Танаа энэ 25 дугаар суваг телевизийг үздэг олон мянган үзэгчид донд одоо хүрэлцэн ирж уран бүтээлээ өргөж таниулж байгаадаа бас маш их баяртай байна. Онцолж би өнөөдөр 2 дуутай хүрэлцэн ирлээ. Тэгээ миний нутгийн бараа гэж одоо Монголын ард түмний домог болсон сайхан дуу уран бүтээлчин дуу байна те. Миний нутгийн бараа дууг зөвшөөрөлтөөр өөрийн ертөнцөөр сэргэн шинжилэн дуулсан. Мөн төрийн шаналд гүрөө зарахтайгаа хамтран бүвэн дууг миний ижи зохиосон гэж дуутайгаа хүрэлцэн ирлээ. За баярлалаа. За тэгээд угсаа зай завсаргуул нэг 5 үг солиол 5-аа арга болгоогоо хэдүүлээ сайхан дуулан да хууртан сайхан байна. Манай урт цагааны гудамжийн чинь онцлог нь ерөөсөө тэр байдаг штэ ингээ сайхан ярилцаад хөрөлцөө дуулаад хуурдаа суухал сайхан яг ингээд зөвшөөрөгдсөн эдээ ундагаар та бүхнийг зөвшөөрөгдсөн цагт бас дайлж байгаа. Тийм учраас нөгөө зөвшөөрөгдөөгүй хууль бусаар шахаагүй гэдгийг бас болгооно бизээ гэж. За манай одоо үзэгчд маань ер нь ингээд харж байгаа бах та ихч дүүч гэмээр юм уу ихэрч гэмээр юм уу хоёр ижилтэнд бас нэг хоёр гайхалтай бүсгүүчүүд бас зочио өмөрт сууж байна. Тэгээд өөрсдөө танилцуулъя. Ер нь бол би танилцсан. Гэхдээ бас үзэгчдтэй өөрсдийнхөө энэ уран бүтээлийн талаар за мөн одоо хэрхэн холбогдож яг ингээд өнөөдөр зочтой хүндэтгэж ийм ижил сайхан хувцаар энэ үндэсний одоо өвөр Монголын өөртөө засгорны Хангай аймаг тий Хангай аймгийн энэ хошууны одоо үндэсний хувцаар гойж ирэх болов энэ талаараа хэдүүлээ ярьцгаая. За. Бид хоёрын энэ аялгау нэгтэй Монгол гэдэг дуу уран бүтээл одоо бүтсэн түүхээ ярихад 2019 онд энэ одоо эдний одоо нутагт би нэг хуримд дуулах гээд очсон байхгүй юу. За тэгээд очиод байжгаад тэр хурим найрандаа сайхан дуулаад байжсэн. За тэр үед манай найз маань бас дуулж исэн. Эдний хамаатан садын ерөөхдөө намайг урьдсан байхгүй юу. Тий, тэгээд дуулж исэн. Тэгээд дараа нь хоёлаа ингээд тэр уртын дуу дуулж байгаа хэм маяг юугаа сонссон чинь одоо цоглог
маняар одоо бүх юма сансан чинь нэг жоохон төстэй байсан. Тэгээ хоёлаа яг би бас Монгол улсад очиж сурж исэн гэд ярихгүй юу. Би болохоор Монгол Улсын консерваторийг одоо Монгол Улсын ардын жүжигчин Шарын Чимэцээ багшин шав 5 жил сураад уртын дуучин мэргэжлэр сураад өгсөн. Тэгээ намайг төгссний ард дээр манай найз багш дээр хуваараа төгссөн юм байлээ. Хуваараа сурсан юм байлээ. Уртын дуг. За тэгээ хоёул нэг багшин шав болж таарсанд би Монголоос хоёул холбоотой байгаад байсан. Тэгж жагаад найзтайгаа нэг уран бүтээл хиймээр байна гэж манай найз санал тавьсан. Тэнгүүд би бас бодсон байхгүй. Одоо зүгээр нэг битээр 3 бадаг дууг тий ингээл нэг бадгаар нь дуулчихад одоо ямар нэгэн тийм онцлог нутгийн онцлог юу н гарахгүй юм байна гэж бодсон. Тэгээд ингээд нэг уран бүтээлээ ингээд бодцохоор чинь эрэл хайгуулаа хийн те. Би буух дотоод нэг жил эртээ ажиллаж байсан байхгүй юу. Тэгвэл би энэ угалзан оройтой малгай зээрийнхээ бөөрийнхээ хоёр дууг одоо сурж байсан байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрыгоо бас ингээд би өвөр Монголын дуунаас энэ хоёрыг мэдхийн юм чинь энэ хоёр дуугаа би оруулчих юм. За чи ар Монголын дуунаас ямар ардын дуунууд мэдэх вэ гэсэн хүрэн зандан мод хоёршгүй сэтгэл гэж байгаа байхгүй манай найз. Тэнгүүд ар Монголын хоёр дуугаа өвөр Монголынхон хилдэг аялгау одоо аялгаар дуулж байгаа. Одоо тэр чих гоё аялгатай штэ. Цэг чэгээр хилдэг. Яг уугарч Монгол бичгийнхаа цэг чэгээр хилдэг, чэг цэгээр хилдэг те. Жэг зэгээр хилдэг, зэг жэгээр хилдэг. Тэгээ хөөийг хөөй гэж хилдэг. Хөө гэж одоо нэг ардын дооны хөөй гэж хилдэг. За тэгээд хоёлаа ингэж гоё онцлогоо гаргая гэж бодсон. Тэгээд сая энэ сайхан нэвтрүүлгийн урилга аваад манай найз тэр иргэд урагшаа явцсан байсан. Тэгээд би нутаг руугаа буцсан байсан. Энэ нэвтрүүлэгт орохоор болсон шүү найз гэсэн чинь манай найз эрэхтэй ийм сайхан гоё нутгийнхаа хостелийг орлуулад ирсэн байна лээ. Тийм. Энэ нутгийн хүлээлт өөрөө урлуулад ирсэн байх гэдэг шүү дээ. Манай хатамиг чинь нэг ойдог байхгүй юу? Нэг хатхмал энэ болохоор гар ингээд отисал гэж гар урлал байхгүй юу? Засаг тушууны он чолготой энэ болохоор манай хэнгэн аймаг чинь 3 хошуутай засаг тушуу, төвшөө тушуу, тэгээд залай тушуу гэж 3 хошуу ховооддаг. Тэгээ энэ болохоор манай нутгийн яг засаг тушууныхаа он чолготой хатгамал дээл юм аа. Тэгээ хоёлаа бас яг энэ дундаа уйлдуулаад одоо өвөр Монголын дээлтэй Монголын хатан малгайтай тэгээ хоёлаа ингэж хоёлаа хамсруулж хийсэн. Дундаа зориулж ингэж өмсөе гэж тэр бас шийдсэн. Тийм ээ. Гоё харагдаж байна. За тэгвэл яг тэр сайхан одоо та хоёрын зохион байгуулалт эвнэгдэлд бүтсэн дууг хамтдаа бас сонсож сонирхъя тэхөө. Үзэгчдээ бас сонирхуулъя. Хоёроо тайзнаа өржээ.
За хатад маань байж гараа. За аль хошуу ноёны хатад манай студиуд хүрэлцэн ирсэн бэ гэдэг шиг. Ямар гайхалтай уран бүтээл вэ? Энд чинь 5 дууны цамардаг байгаа шүү дээ. Яг ингээд тэндээ суугаад харсан энэ гэрэлд бол үнэхээр та хоёр бол үзэсгэлэнтэй гайхалтай нэрэл аль хошуу ноёны хатад буучваа л гэмээр харагдаж байна. Энэ дээл хувцас ямар гайхалтай харагдаж байна. Сайхан дээл урлуулж ирсэн байна. Таны гутал ерөөсөө ингээд тэндээс ингээд асаадах юм. Ямар учиртай яадаг гутал вэ? Бас гутлынхаа талаар хоёлаа хувцсныхаа талаар тавьж үзэгчтэй нэг мэдээлэл өгчээ. Тхөө босоод ирсэн дээрээ. За. Энэ гутал болохоор хурамлаг үед манай хадмаас ингээ хийж өгсөн. Зоригтой. Өшөө тийшээ. За хажуу талаас нь. За. Энэ нэг хатагмал гутал гэж хэлнэ. Энэ дээрхий цэцэгнүүдийн ойсон энэ утасын бүр ингээд салгаж ойсон утас гэж ярьдаг билээ. Энийх бол нэрээ удаан хугацаатай ойдаг юм аа. Ямар хугацаанд оих вэ? Энэ бараг л нэг яг энэ нэг гутлыг ойсон бол бараг л нэг хагас жилэртэй оих юм да. Хагас жил. Тэгээд нөгөө өшөө нэг дээл энэ дээлийн энэ байгаа. Тэгээ энэ хүчөвчин дээр бас ингээд цэцэг уруулсан тиймэрхүү дээл байдаг. Тэгээ энэ гаднаас нь бас нэг чов гэж байдаг. Нөгөө ормос танах хандаас гэж л манайх чов гэж хэлнэ. Ер нь нэг харан тэ энэ торгон дээр ингээд уралж ойсон цэцгнүүд тэгээ өнгөр дээр нь ард нь бүгд байна. Тэгээд ойдог билээ. Энэ гутал бол одоо ингээд хүн 1 жилийн хөлс хүч хөдөлмөр гэхэлэр их хүнтэй биз? Хэдэн бодоор ярих вэ? Нэг бодоор ярьчихгүйсэ. Урдаар. Би энэ гутлан дээр нэг хэдэн бодоор хийлгэх үү? Хийж бодно. Дээл бас их өрмөц. Яг энэ одоо танаа хошуу ноёны бас өөрсдийн одоо өв соёл шингэсэн дээл гэж ойлгох уу? Ханцуу нь одоо ингээд нудрах ч юм уу гэхэлэр бас арай өргөн. Гэтэ энэ бол мэдээж гоёлын ингээд хийсэн. Өдөр тутамдаа бол ер нь иймэрхүү дээл байх уу? Бага бас. Арай ханцуу нарийн байх. Арай ханцуу нэг жахан нарийн. Энэ болохоор урлаг ингээ өнсгөл гоё гэж боддог ингээ хийлгсэн. Энэ түрүү нэг бүжгэлжсэн энэ залаа бас их гоё учиртай маа тий. Энэ малгайг бол энд яг Монголоос авч хийлгсэн. Дээлийн танд бэлгэлээ та малгайгаа бэлгэлсэн байх. Энэ би өөрөө бас 100 ороож ойдгийг. За. Манай найз өөрөө гараар ойсон энэ. 100 ороож. За та ярьсан бол нийлээд нэгээ бүтээчдэг хүмүүс байна. За хоёр оролцогчдоо баяр хүргэе. За баярлалаа. За та хоёрыгаа ширээндээ урьжээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Арга сайхан сүгний та хоёр маань бас сайхан дуулаад цангасан бах. Цагаан ариг нь барьж гэнэ үү те. За хэрвээ цагаан шар ариг нь барихгүй зүгээр юм байна. Цагаан ариг нөгөө юу штэ манай урт цагааны гудамжийн нэвтрүүлгийн маань спонсор байгууллага Asahi гэж мэдэн штэ те. Манайхан Asahi Японы Asahi брендийн сод байгаа. За мөн газта ундаа гэх юм бол сахарын агуулмж тэг крафт кола байгаа. За тэгээ та бүхэн амныхаа цангааг сайхан тайлаад ингээ сайхан сууцгаахыг хүсье. Дандаа нөгөө сошиал дээр хэдийн өөрсдийнхөө үзэлтийг өндөр барьсан ийм хүмүүс байгаа. Тэгээд дандаа таньдаг болцгооцсон тэрийг асуугаач энийг яриулаач тэр дууг нэгээд байгаа. Тэгээд сая тэнд дуулаад яг нөгөө хоолой хаалсан дээр нь Хьюстны дууг одоо нөгөө орсоор дуулна, англиар дуулна. Уртын, ардын, өвөр Монгол гэх ингээд ерөөсөө дуулахгүй дуу, ярихгүй ярих, хэлэхгүй хэл гэж танд алгаа гэж. Тэгээд ер нь энэ их авьяас одоо таны ерөөсөө нөгөө тэр үндэсний хувцастай бас Хьюстны дууг дуулсан чинь сонин хүлээж авч илээ шүү дээ. Тэгээд тэр одоо хоолой халаахтаа Хьюстны дуугаар халаахаар ч одоо ер нь Хьюстэ өөрөө панчаа юм уу хайшаа. Ер нь л ийм ээ. Би багасаа их
поп толдог хүүхэд байсан. Тэгээ хипхоп өнтер ихтэй болдог хүүхэд байсан байхгүй юу. За тэгсэн чинь яг өсвөр насн дээр ирээд мэрэгжил сонгох үе рүү ингээл төгтөг штэ тий. Тэгэхэд манай ээж маань за энэ хүүхэд чинь одоо янз бүрийн ийм доонууд дуулаад одоо хаашаа явах нэ гэж бодсон юм шиг эвдэрчгүй гэдэг үүднээс яг тэр Багнуурт 10 жил төгссөн байхгүй юу. Ер нь бол өөрөө би Хинтээ аймгийн хүн л дээ. Тэгээд Багнуурын өргөө сойжийн төв дээр тэр дулмаа гэж багш одоо ортын дооны тийм дугуулын хичээлэлдэг байсан байхгүй юу. Яг тэрнгээр явж байгаа тэр ээж нэг сонссон юм байна. Тэгээд намайг тэр шиг ерөөсө хөтөлж аваачаад оруулцсан. Тэг би хүү ястаа үгүй амар хөдөөний гэд тэгж байсан чинь яг ороод би нэг хоноо л өөрөө тэрэндээ айгуу дурлцсан. Тэр цоглог гэдэг ямиг ингээд хийж байгаа надад айгуу сонь санагдсан байхгүй энэ хоолоогоор түүнхөрөө гэд ингээд энэ цогч байгаа энэ цохилт энийг яаж гаргаж ийн гэд ингээд бодоод тэгэл ерөөсө ирээл маргааш нь очихдоо би цоглогоос сураад очсон байсан цоглогоо. Тэр чинь айгүй олон сарын дараа сурдаг гэж байгаа байхгүй юу ер нь. Шууд тэгэж би маргааш нь шууд ингээд тэр өдөржингөө яг цоглогоо бэлдэж байгаа дайцсан. За тэгээ ингээд уртын дундаа бид одоо дурлсан. За тэгээд хөгжим бүжиг одоо бол Монгол консерватор болсон тэнд 5 жил сураад өгсөн. Тэгээд өөрөө би нөгөө энэ одоо морины дуу бас дуулдаг шүү дээ. Ажнаа хүлэг дааг гэдээ бас морины дуунуудтай. Маряны газарна шогшиж ирээ баян хотоны цалд дуудаа байшаана эцэндээ тэрүүрээ баярсан юм шиг сүүлд болохоор би ингэртэй нөмөртэй хаална гэж нэг дууг бас би 5 жил багшаараа одоо чимээзээ явшаараа уртын дуу заалгачаад ахиж энэ нэг уянгын нэг доонууд байдаг да багшийн те нэг уянгын дооны маниар энийг нь ахиж сурах гэж багш дээрээ ахиж атсан. Сая 5 жил хүүхдээ гэртээ харж суугаад яг энэ зунаас би уран бүтээлдээ орж байгаа байхгүй юу. Тэгвэл би ахаад нэг өөр цэцэг дэлгэр гэдгээр ер нь одоо ахиж уран бүтээлээ тойрвё гэдэг үүднээс би багш дээрээ ахаад таны уянгын дооны маниарыг сурья гэд би багштаа ингээд ахаад очив. Тэгсэн багш мань айгүй гоё баяртай хүлээж авсан. Тэгээд надад яг тэр уянгын дууныхаа маниарыг зааж өгöd би ингэртэй нөмөртэй хархан гэдэг дуунда би багшийнхаа маниарыг шингээж дуулахыг хүссэн. цэжиг танд ушээд цэцэг шиг дэлгэрээд би чиний харан дагаад нэшиг нял хараадаг за тэгэнгүүт ингээд айгүй олон жанр юм шиг болчихж байгаа. За одоо уянгын дуу, уртын дуу, ардын дуу, морины дуу, поп дуу тий ардын дуу бас орж байгаа. За яагаад ингэж би энэ бүгдийг өөрөө сурахыг хүсэж байгаа. Одоо миний шин цомог одоо эхнээсээ хийгдэж байгаа поп, уртын дуу тий бүх юмтайгаа ингэж цогцлоос нь тийм одоо бүтээлүүд гарах гэдэг одоо би хичээж байна. Төрсний дараа нөгөө хоолоо өөрчлөгддөг үү? Төрсний дараа нэг хоолоо өршлөгдөг гэдэг яриа байдаг штэ. Их сайхан амарсан л байдаг штэ. Амарсан байсан уу? Тэгээ нөгөө гэртээс хүүхдээ харж байхдаа дайлан ойдог. Тэр надад маш их бясалгал юм бодох хугацаа тэгээд юу өгдөг. Өөрийнхөө одоо 70 тухамсрыг сэрээдэг гэх юм уу? Би одоо юу хийж чаддаг вүлээ? Би яаж чаддаг вүлээ? Багасаа би одоо цагаан дарихыг, ногоон дарихыг энэ төр ингээл чөлөөлтөд уншдаг хүүхд байсан байхгүй юу? Манай өвөө том лам хүн байсан. Өвгийнхөө хөл дээр суугаад тэгж яхтаа өө би чи цагаан дарихаа бараг ингээд дуу болгоё ч гэдэг юм. Одоо ингээд бүр сонь юм их боддог. Тэгж байжгаад нэг өдөр ерөөсөө Хөөсний дууг дуулдаг байсан баг да. Whitney Houston-ийн I Will Always Love You дууг. Тэгэнгүүтээ би ингэж бодсомгүй. За би нэг зүгээр энгийн хувцастай дууллаа гэхээр одооны янаар 17-8-д бүгд л ингэж дуулнаа. Одоо voice most ямар мундаг орцсоож байна те. За тэгэхээр би юугаараа онцлог юм бэ гэж өөрийгөө бодсон. Тэгэнгүүт би мэдээж энэ одоо үндэсний хувцас гэдэг минь онцлог үндэсний хувцастаа поптод дуулаад за би өөр амар шүүнж авах хаа. Гэтэ тэрэнд амар бэлтгэлтэй байсан. Тэгэл зүгээр юу ч бодоагүй л оролцсон. Cry.
гоё хүлээж авсан хүмүүс. Энд чинь баг Америкийн уртын дууг Монголын уртын дуу ч дуулчлаа гэдэг. Ер нь нөгөө дуучин цэцэг дэлгэргээ пэйж дээр чинь багштайгаа дуулсан үзэлт чи одоо 1.6 сая үзэлттэй тий. Хөлмжийн цаахан ороо. Энэ бол одоо тэгэхээр чи одоо ингээд нэрээ юу ярих вэ гэдэг шиг тий. Ер нь бол миний мөрөөдөлд багштайгаа хамтарсан нэг тоглолт хийх юмсан гэсэн төлөвлөгөө болон мөрөөдөл байдаг надад. За тэгвэл одоо Өвөр Монголын одоо Хянга аймгийн хошууны энэ сайхан дээл хувцастай, энэ сайхан хатан дээл хувцастай урт цагааны гудамжийн зочин омроос үзэгчдээ Хьюстны дуу хоолоогоор нэг сайхан аяг шиг барина уу гэд. Гэтэ тайзнаас биш эндээс. Та ч нөгөө яг ингээд хэлбэрт баригдахгүй гэдэг байгаа шүү дээ. За Биднээс нэг ямар ч юм Америкийн уртын дуу юм биш нэрэ бодоод Ямар Америкийн уртын жанрт баригдахгүй гэх юм уу? За тэгээд тэр дооны доор маш их хүмүүс ингэсэн байсан. Ам бариха болооч гэдэг тэгсэн байсан. Тэгээд би нөгөө нэг ер нь бол энд тэнд ам барьдаггүй. амар ааштай. Барьдаггүй гэж шууд загидуулсан мэтэр хэлж авч байна шүү дээ. Тэгэхээр яг гоо гинти юм санал орж ирсэн болохоор юу дуулъя. Дуулж өгье. За дуулж өгье та бүхэндээ. If I should stay, I will live in your way. So I go, but I know I'll think of you every step of the way. And I will always love you. I will always love you, my darling, you. Bittersweet memories. That is all I'm taking with me. So goodbye, please don't cry. We both know, I know what you need. And I will always love you. I will always love Нөгөө яг караоке биш болохоор дагаа орилчих болохгүй. Зүгээр караоке бол яг дагаж ориллоо. Вау, гоё юм аа. Яг дуулж яхад нэг солгоо Яг ингээд толгойн тэр чичиргээтэй ингээд данжигдаад ингээд ороод ирэхэд бас л шанх мах бол маяг байна шүү дээ, тий. Янз юм байна. гоё хоолойтой юм аа. Үнсний хувцастай ингээд дуусан чи бас нэрээ айгу санаа харагдчих шүү тий. Гэхдээ зогцоод байна шүү дээ. Нэг сонирхолтой нэрээ л Америк уртын дуу юм байна. Задгаа дуулахгүй байх шиг байна, тий. Өшөө ингээд тий яг ингээд гоё бариад ингээд нөгөө суугаад хувцсандаа баригдаад ингээд. Хувцсандаа баригдаад. Ер нь бас хувцсанд очир байд юм байна. Миний хувцсыг аваад өмссөн бол зүгээр ингэж байхгүй. Хувцсанд очир би. Айгу яг уртын дуучин поп бол бас жаахан дөхөм бах тий. Чүгүү тавилгүй болохоор тий. Тий, яг дөөрийн дууч тавилгүй. Тэгтээ юу хэмжээ? Тий. Манай урт цагааны гудамж нь зундаа гадаалцдаг. Өвөлдөө чимээлчдэг. Тэгээд тий бичэндээ орчдөг. Дээрээ байсан бол та хэдийгээ сайхан
шорлог хорхогоор дайлахаар байлаа. Тэгээд яга хоол яриад эхлэх хөтлөр нөгөө манай хоёр чинь бас бууцыг бол нэрээ амтагт үнэртэд дуулна шүү дээ. Тэ би юу ягаад нөгөө 2 хоногийн 3 хоногийн өмнө машиндаа явж байгаа яг нөгөө урцааны гудамжаар манай эд ирнэ гэд мэдчихээ. Тэгээд дуунуудын ингээд угаасаа л ингээд нөгөө фэйсбүүк дээр байнга явж байдаг. Тэгсэн чинь нөгөө бууцыг би сонсоогүй байж. Тэгээд нөгөө тэг зогсоол ингээд төвчрээ зогсож исэн ч гэсэн буузыг хийснэ ингээд шүлс гойчтолд болж байгаа шүү дээ. Ингээд бүр ингээд амталж байна тэр дээрээс амтын, үнрийн, хэлбэрийн тэгээд махын ингээд гоё задлаад өгсөн. Тэгээд студид маань нэг бяцхан хөөрхөн зочин ирсэн байгаа. Тэгээ ягаад зочноо ширээндээ суулгаагүй гэхэлэр нөгөө бидний энэ архитектурста ширээний хойно бол бас болохгүй. Тэгээ хүүхдэд бид нэр буруу зүйлийг үлгэрлэж болохгүй. Тэгээ шууд тайзнаа язгуур сургуулийн 4-р ангийн сурагч Аялууныга этно вок хамтлагийнхаа гишүүдтэй халуун алга ташаалтаар бууз хэмээх уран бүтээлээр бидийг цаттал сайхан дуулж өгөөч гэд нэг сайхан алга ташаа гаргая. За. Бууцандаа. machen Boot, Haus in dem Boot, Hand am Boot, jedem Boot, Boot, einem Boot, einem Boot, einem Boot, 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 Boot. Жигнөрдөрөн бууцун жигтэй сайхан анхидна, тагинава цэвлээ, тарган бууцаар гаргая. Боот, 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 Монгол ханы дэшин юм. Боот, 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 боотан нэтэцгэй. Der Boot, jedem Boot, Boot, einem Boot, einem Boot, einem Boot, 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 Boot. Boot, 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 Mongol hadi değişim. Boot, 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 Boot'an tünetetskey. Boot, 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 Mongol hadi değişim. Boot, 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 Boot'an tünetetskey. За цацсан уу манайхаа? Янзын бууд идлээ. За баярлалаа. За гоё байдаг шүү. За та хоёроо ширээндээ урьж байна. Аялуун тийм ээ. За хоёулаа өөрийгөө үзэгчдэд танилцуулъя. Ангийнхандаа бас багштай танилцуулъя. Намайг Аялуун байд гэдэг. Тэгээ би 10 настай. Тэгээ би язгуур сургуульд сурдаг. Язгуур сургууль сурдаг. Ээжтэйгээ ингээд уран бүтээл хийх ямар байна? Гой санагддаг. Чамд энэ хилэн урыг хэн зааж өгсөн юм? Ээж. Ээж нь зааж өгсөн. Хүү яасан мундаг сурсан юм. Чи ингээд юу үзүүлээд байгаа ингээд? Бууз. Бууз үзүүлээд. Чи ямар буузанд дуртай юм? Хонин бууз. Хонин бууз. Би бас махан бууз. Махан ямар махтай буузанд дуртай? Ухрын махан бууз. Ухрын махан бууз. Чи бууз чимхэж чадах уу? Жохон чаддаг. Жохон чаддаг. Чи ингээд юу үзүүлээд байгаа? Ингээ идээд байгаа маа. Итүүдээр идээд байгаа. За. Чи ингээд фэйсбүүкээр ингээд зөндөө олон хүн чамайг таньдаг болсон. Ангийнхан чи ингээд чам руу юм бичиж гэнэ үү, хэлж гэнэ үү? Намайг хөөрхөн гэдэг. Хөөрхөн гоё дуулдаг юм. Яста гоё дуулж чи яста гоё нүдтэй, гоё цоглог өхөн биш үү? Энэ малгай ямар гоё юм, хэн малгай юм авч гисэн? Ээж авч гисэн. Ээжтэйгээ ихчтэйгээ ингээ гурлаа адилхан хамтлаг босч гоё юм уу? За, үзэгчтэйгээ мэдлэгээ дэвшүүлээд цагаан сарын гоё зочны буузын дуу дуулж гисэн баярлаа. За, дараагийн гоё дуунуудаараа бас үзэгчтэйгээ дахиад уулзаарай. Тэгээд цагаан сараа гоё тэмдэглээд үхрийн махан буузаа цадтлаа хэдэрээ заа юу. За. За, Аялуунда бүгдээрээ алга ташаа баяр хүргэе.
За аялууныга ундаагаар дайлнаа. Манай аялуу ундаан дуртай те. Хинтгтэй чихэр багтаа. Тэгээ сооч юу. За ингээд хагаан задаад үе. За. За тэд очиж сууж байгаа. Ястэ хөөх юм. За цадцсан те. Цадхын арга. Яг өлсөд унаа. Чи тэр хилээ уур тоглоод байхад бас хойно хөмөлөд байсан уу? Тий. Нэг хөмөлчээд ойлоо одоо. Одоо нөгөө хүмүүс чи ам бариа тэгээ тэрүүн тэнд ихнээсээ шүүмжил хүртээд шүү дээ. Ам барьдгүй маа гэдгээ бас нэг баталчаа да. Тэгээд хөмөлөнгүүдээ хоёулаа нэг тэр амтны их шиг аялгаагаар нэг яа нэг гэдэг шүү дээ. Яа нэг гэдэг. Яах вэ гэдэг. Хүний авьяасыг ингэж болдгоо байгаа даа гэдэг шиг. За. Шууд үхрээ махан буузнасаа үзүүлж байлаа. Тий. Дуугаа явахгүй зөвхөн хөмийг л явчих тий хөгжим дээрээ. За тэгээ. За. Хова. За тэгээ. За хойноос шууд нөгөө амтны юу гэсэн яг. Гэхдээ одоо ямар нэгэн амтнд л хошигруулдаг аал гэсэн тэрийг хошигруулаад таал гэж. За тэгвэл ямар амттай үзүүлэх вэ? Ямар амт бэ? Хөхөө. За миний чих хонгорхоол байгаа юм. Юу вэ? Шоу те. Мөр янцхаж ийснэ шоу болчих шиг байна. Мөр байгаагүй юу? Тэгээс. Пони. Би ч ингээд сууж жүжигчнээ ингээд сурж байхад бид нар чинь ингээд нэгдүгээр курс байхдаа ингээд янз бүрийн амтны мэдүүд тэгээд зөндөө минь. Тэнгүүд би дандаа ялах хөвгт болно. Тэгээд ингээд манай ангийнхан чинь ингээд тэнд нөгөө хүүхэд үлгийдэл ингээд би яг тайсны харж байгаа л тэгээд нөгөө хүүхдээ гаргаж ирээл ойлуулаад тэгээд хөхүүлж яхад нь би бүр ингээд тайсны араас тэгээд ичдэг гэсэн. Чи зүгээр дуу оруулаад тэгээ яадаг үлээ тэр чи одоо хөгжим бичээ байж байдаг. Тэгээд тэнд хамаг амт нь би бол гэж мэгэл тайзан дээр гардггүй юм байна шүү дээ. Ямар азар энэ хамтлагийн ачаар тайзны өмнө гарч ирвэ те. Дандаа хойно өс юм шүү дээ. За яг ингээд нөгөө үндэсний дээл хувцастайгаа бууцны тухай ярьсан цагаан сарч болж байна, сар шинийн баярч болж байна. Цагаан сартай холбоотой дурсамж бол хүн болгонд гайхалтай сайхан байдаг Монгол төвний бахархалт баяр. Цагаан сартай холбоотой дурсамжуудаа бас яриа л да нөгөө айл хотлороо цуглаад буузаа хийхэд нэг ингээд тэр жилийн нэг баг ингээд засал болдог те ах дүүсээрээ цуглаад ингээд яриа хөрөө үсгээр ингээд буузаа хийхэд бол хамгийн сайхан юм уур амьсгал бүрддэг. Тэгээд цагаан сартай холбоотой дурсамжуудаасаа хэдүүлээ. Дурсаж яриа айл нутгуу тэр нутаг нусандаа бас цагаан сараа яаж тэмдэглэдэг талаар ярьж эхлэе те. За Үлзий Батар маань нэг уран бүтээлүүдийн донд тэгж байгаа ингээд бүсгүүчүүдтэй жаахан ингээд хүндэтгэл үзүүлээд хүлээцтэй сайхан суулаа. Үлзий Батараасаа эхлэе. За би бол Өвсгөл аймгийн Галцсамд төрсэн хүн. Өвсгөл аймгийн Галцсамаараа өгүүлж уран бүтээл хийж явж байна. За мэдээж манай өвсгөлчүүд тэр дундаа халахчууд бол цагаан сараа бүгдээр одоо битүүлгнээсээ ихтэйд л айл хотлороо цуглаал нөгөө том бус тоогоод бүрэн бууз гэдэг шиг тэгэл буузаа сайхан идэл тэгэл Монгол түн бүгдээрээ л адилхан сайхан өргөн дэлгэр цагаан сарыг хийдэг. За мөн одоо өвсгөл рүү очиж аав дээр очиж сар шинэ тэмдэглэнэ. Энэ байна. Хүүхэд байхдаа ер нь бууцны хүүхэд байхдаа ч яхаа одоо ч ер нь бууцан дээр ямар үүрэг гүйцэтгэж байна? Юу хийж байна? За хүүхэд бол тоолдгоос л эхэлдэг шүү дээ тий. Би ер нь одоо ч гэсэн бууцан дээр бол за өрж байна. Тоолж байна. Тиймэрхүү ажлыг гэвэл ерэн сайн байна. Тий бусад ажилд бол ховшоо бол нэмэ. Тиймэрхүү даралцсан да. Ер нь рекорд хэдэн бууц хийж явж ийл? Гэхдээ манай аав чинь бол настай хүн учраас нэг 2000 гаруй 3000 бууц хийдэг. Оо. Тий. Тэгэл хүүхдүүд нь ачцэнэр нь тэгэл хүмүүс ирдэг учраас 3000 орчим мэгэд идэг шүү. Оо. Тий. Одоо ахна тий. Тий. Тэгээ гадаа хөлдөөхөд нөгөө нохоо шувуунаас хамгаална. Тэрийг хамгаална, гарч орно, зөөн, өрнө тэгэл. Тийм ажил шүү дээ.
Тэгээд энэ жил одоо бууз ажиллагаанд очиж чадахгүй шүү. Тий. Толгож очиж шүү ааваа гэж хэлээ. Тий. За. Яны шууд алгасч манай өвөр монголчууд маань бас их ёс заншилтай, дихтэй бас одоо ч гэсэн тиймэрээ байгаа. Ер нь цагаан сарынхаа яг энэ хүүхэд насны дурсамжаас гэвэл асуулт нь адилхан. Буузуу. Тий, буузаас эхлээл хүүхэд насны энэ цагаан сар бэлгээ яа цуглуулдаг те? Манайх болохоор бууз гэр бенш буудаг. Бенш. Баншч өстө барагдахгүй үстэй. Ингээл тэгэн беншаа нэг жоохон жижигхэн чиг барьчгаа тэгээ шүлдээ бенш хийх юм уу? Эсвэл бас тэгээд зачин орж ирэх хойрол тэгээд жавл беншидэд нэг беншин амсаадаг арга хэрэгтэй тиймэрхүү байдаг штеп манайх ч бас цагаан сардан бас ирүү бенш бооно. Бууз тийм юусгүй. Манай нутгаар бол бууз барьдаггүй. Бараг охлон боор юм уу тэр гарвал ирүү бууз яадаг. Банш чимхэн гэж бол урлан үед. Урлан да. Чимхэр нь илүү болвол нэн урна гинэ. Тэгээд нөгөө годлын хэдий төгрөг хэдий нэмгэнд байж бол нөгөө одоо нэг жоохон хүүхэнчүүд ингээд ирээд барьж яхад тэднийг одоо хэлнэ. Энэ годлын хэдий тойрог хэдий сайхан гарч ивол таны хажимын нөгөө нөхөр чинь бүр гоё зэстэй зүцээрээ тэгэж уралжига хийлгэдэг байхгүй юу манайх. Ер нь чимгэлийн бас ингээд харна ямар зэрэг уурна бэ гэдэг тэрнийг юм хардаг үлээ. Тэгээ баншиг чимгэн гэдэг байна шүү дээ. Нөхөр чинь хөөх хүүхэд гардаг гэдэг шүү. Гоё илдэх тусам нөхөр чинь ийм царайтай байна гэж гоё царайдаг юу гоё зэстэй. Манайх махаар тийм яг болдог биш. Ногоотой хольж хийдэг баг. Хонин мах ямар нэг ногоотой. Эсвэл өхрийн маг ямар нэгэн ногоотой тэгэж зонгонтой юм уу эсвэл дандаа ногооных юм уу тэгэж хийдэг. Ногоотой махтай банш. Тэгээ чимхэн нэлээнээр ажилладаг. Ер нь нөгөө банши чинь бас эртээр үед нөгөө хатад ноёд чинь тос өөх гойжуулахгүй зүгээр шууд аваал ингээл нэг амандаа игээл идэх гэдэг бас энэ нэг хэмжээний хувьд ч гэсэн тултал цадахгүйгээд нэг ийм соёлын хоол бас байсан юм байл л шүү дээ. Дэлгэр маань цагаан сарынхаа бас хүүхэд насны дурсамжаас одоо бол нэг ийм гэртээ суудсан те али маха тэг инглидээ одоо 3 хүүхэдтэй тэгээд за тэгтэл ээжүүдийн загнах бол багтахгүй шүү дээ 2-тай 5-тай 10-тай манай 10-тай бол тоолж байгаа юм байна батаараа одоо өмнө нь аав ээжтэйгээ цог би өөрөө жаахан байхад би нэг ч нөгөө нэг бууз хийж үзээгүй. Манай гэрийнхаа ер нь хинэн ч яа тэр яг цэгээс сар шиний битүүнд ч байдаг юм уу шиний нэгний өглөө зөндөөх бууз ингээд ээж чигэнчдэг байсан. Энэгээр юу хэлэх гэж байна гэхээр манай ээж тийм ажилтай хүн байсан. Маш түргэн шаламгаа маш тийм эрч хүчтэй. Тэгээд одоо манай дүү би дүүгээс одоо ихээс хоёул байхгүй манай дүү битээр аав гэдэг юм уу бид нар хэзээ ээжтэй цог бууз хийлцэж байгаагүй нэг л өглөөс ирэхэд ингээд бууз болцсон байдаг байсан тэр биднэрт харагдахгүй ч юм уу мэдгүй хаагур нь чийчдэг мэдгүй зөндөө их бууз хийчдэг байсан тэгээд одоо надад тэр буузны дурсамж байдаг шүү дээ жаахан байх юм одоо гэхдээ одоо ингээд айл гэрийн эзэгтэй болсноос хойш мэдээж гэртээ бууз хийн амтлан тэ тоолно хэдийн хэмжээний буузыг чимхэж хийж таны чимх нь бол одоо бас энэ 5 төрлөөр дуулдаг шиг байлгүй дээ тий 5 төрлийн бууз хийгээд байсан. Тэгээд цэцгэн чимгэл дээр чимгэж чаддгийг. Миний хувьд одоо буузны ажиллагаанд маш сайн ордог байсан. Одоо манай аав чинь маха татаад амтлна. Манай ээж болохоор гурилаа зуураад дийлдэнэ. Тэгэл дараад нь бүх юм бэлэн болсныхаа дараа ээж бид хоёр чимхэн. Тэгэнгүүт аав илдээл шидэд байна. Бид хоёр эндээс нь түүж аваад хийгээд язгнаалдаг л байсан. Хамтаараа яг гэр бүлээрээ ингэж бууз хийх чих гоё надад айгуугаа санагдаас яг л тэгэл өглөө сургууль хичээл гээл явчихна ээж аваар ажилдаа явчихна те орой л нэг уулзаад ядарсэд юмнууд хичээ даалгавар гээл ер нь нэг тааралдгүй шүү дээ цагаан сараар болохоор яг энэ бууз ажиллагаан дээр ээж аваар чинь зөндөө юм ярина тэгэл би бас чагнан те гоё гэсэн гоё дурсамж манай жинзи гээл нэг энэ үе рүү орж ирж байна те
Ер нь та буузыг хэр одоо хийж ийн чимхэж ийн бас нэг олон төрлийн амтан шиг юм хийцдэг юм байгаа юм зү. Хулган чимэглэлтэр гэсэн нөгөө сүүл хийцэн байдаг шиг тий. Сүүлдээ бууцсан чи сүүл хийцэн байдаг шиг хийцдэг юм байгаа юм зү. За басгүй. Сая ахыг хэлсэн чинь шууд санаанд орлоо. Би ч гэсэн бас хөвсгөлийн төмөр урлаг сумын хараад. Оо за. Тэгээд хөдөө өссөн, мал дээр өссөн. Гэхдээ тэгэл дээр үед ч байхад би одоо яг айланд нь орох юм бэ? Намайг яг хаашаа авмаар ингэ. Би тэгсэн мөртлөөсөө би яг ингээд та нарын үеийн хамгийн юм мэдээд бас хийгээд байдаг гэсэн байгаа байхгүй юу? Та нарыг наашаараа ярьчихсан шүү. За. Гэхдээ манайх ч гэсэн яг адилхан маха татаад гурлаа зураалаа адуу өхөр хонь гээл 3 янзаар хийн хөдөө мал дээр өссөн. Тэгэл би ч юм бол яг эхлээл бас тоолдог ажиллаа юм штэ. Үрдэг тоолдог. Тэгээ тэрнгөр миний аам дуугаа байна гэж байхгүй ингээд баян юм. Тэгэл бүх хүмүүсийг инээлгэн. Амын хайрцагч том юм ярина те. Хамгийн их хийдэг ажил нь ярих. Тэгэл нөгөө твштэй машин байдаг ш тэрэн дээр гаргаад тавина штэ. Тэгээ нохоо шуугаа үргэн штэ. Тэгээд айгүй их сандах нөгөө ааруул тавьдаг андар байдэн штэ. Тэр андран дээр ингээ буузаа өрөөд ингээ олон орнд гаргаад идэв гэсэн. Манайх ч бас амар олуулаа. Манай аавын тал чинь ихээс 12 уулаа. Манай ээжийн тал чинь бас 11 мэг үлээ. Тэгэл бүр амар олуулаа штэ. Тэгээ өвөө эмээ дээр ингээл өглөө чи бараг гэрийнх нь үүдэнтэй ингээд орох зай завсар гарах нь. Тэгэл гүүгэл эмээ өөдөө золгочоод нэг хитэн бууз авч өнгөчөө тэгэл уйлүүдтэйгээ тоглоо мөсөн дээр тоглоо тэгэл тэгээ айлс бэлэг цоглуулаад тэгээд явдсан шүү дээ. Тийм л төвхтэй дээ. Ер нь бол Монгол ах үг бол өөртөө их ойрхон шингээсэн тийм ээ. Утгаар нь яг нөгөө цагаан сар наадам чинь сумын наадам хамгийн сайхан байдаг. Цагаан сар чинь хөдөөний цагаан сар хамгийн сайхан байдаг. Яг ингээд нөгөө нутгуудаа яриад ингэсэн чинь нутгийн сайхан дуу бас энэ танхимдаа үзэгчдэд бас хүргэмээр санагдлаа. Үлзий Баатар маань миний нутгийн бараа гэх дууг дуулах болов энд нэг тийм сүнсэн шингэсэн дуу шүү дээ тийм ээ. Тий нэгдүгürt энэ дууг би соёл урлагийн сургуульд ороод төгсөх хүртэл сонсоод явдаг байсан. Энэ дууг оюутан болоод ирээд энэ дууг сонсохоор манай хөдөөний гэр тий айл сахалт айлууд тэр хүмүүсийн аж байдал үйл хөдлөл бүгд нүдэнд харагдах тод. Тийм гоё хүчтэй энергитэй дуу. Тэгээ энэ дууг ардын жүжигчин Баттөмөргөө аяын бичээд манай Өсгөл аймгийн галцсан Монгол банзрагч авъя дуулсан юм бэл. Том банзрагч. Тий анхны. Тэгээд би өөрөө галцсан Өсгөл аймгийн галцсан харьяат хүн учраас нутгийн одоо домог болсон тэр сайхан уран бүтээлчийн энэ дууг дуулах бүр чин хүсэлтэйгээр тэгээ албан ёсны зөвшөөрөлтэй тэгээд өөрийн хэв маягт оруулаад өөрийн бодсноо одоо хөгжмийн найруулагчтайгаа ярилцаа те. Ингэж хийя би ийм үзүүлмээр байна гэж ярилцаа тэгээд дууссан баг. Тийм. Манай ээж манаас Өсгөл аймгийнх ээж аваа хүүхэд насныхаа бас тэр цагаан сарын баярыг ээж аваа эмээ өвөөтэйгээ өнгөрүүлдэг байсан цаг үеийг бас эргэж дурсаад миний нутгийн бараага хоёлаа нэвтрүүлгийн жаахан төгсгөл рүү тавиад сүүлд нэг гүр азаргаагаар нэг дуу бичүүлээд хийсэн бас их учир утгатай дуу байгаа тий. Бүүвэн дууг миний ээж зохиосон. Тий. Тэгээ одоо дандаа ээжүүд байна, бүсгүүчүүд байна. Нэрээ энэ бүүвэн дуунд одоо ямар амин чанар, ямар одоо тарин, ямар агуу хүч шингэсэн байдаг юм бол энийг ер нь яагаад ингэж зохиож ярилцаж, бүтээж төрөх болов сүүлийн үед нь сошиалд бол маш их хүчтэй вайрал болж байна. Тий, ер нь яг уран бүтээлч хүн бол тухайн сэдв ямар ч сэдв байсан те. Тэр сэдвийг бүр агуулгаар нь харж, ойлгож бүр өөртөө шингээж ингэж дуулах юм бол буцаад нэг хүнд очихдоо үнэн бодиттой очдөг юм шиг байна. Тэгээ би уран бүтээлчтэй ах эгч нартай тэр том мундгуудтай ингээд ажиллахдаа уран бүтээлийн одоо шүлэгч гэдэг юм уу ярихдаа жишээл бүүвэн дууг миний ижи зохиосон гэж дуу хийгээд эхлээд сэдвүүн гарахгүй шүү дээ тий. Нэг юм ээжийн дуу ийя гэд ямар өнцгөөс нь яаж харуулах вэ? Гэд ингээ ярилцаад тэгээ яасан чинь гүрэх маань бүүвэн дууг миний ижи зохиосон гэдэг сэдв ингэж санал гарахгүй юу?
Тэгээ энэ юу гэж байгаа ингээд яах ингээд таачих ингээд нөгөө бадаг болгонд мөр холбоосыг ингээд асуудаг би. Тэгэхэд л Монгол ээж хүн дэлхийд ер нь Монгол ээж л ганцхан бүүнд зохиодог гэн л тэр аялдаг. Солгой байна уу хамаагүй те. Бүүэ гэл. Тэгэхээр энэ бүүэн дуу гэдэг бол маш их эрчтэй, хүчтэй тарин юм байна л тэ. Ороогод байгаа хүүхдээ бүүлээ тайвшруулт унтуулцдаг. Тэгээд энэ талаар ингээ үрээхийг ярихыг сонсоод улам гоё ойлгож аваад тэгээд ингээс ярилцаад сайхан урамтай л хийсэн юм да. Манай нутгийн хөгжмийн зохиолч Цэндигийн Эрдэнэтах аялгауг нь бичээд тэгээ миний би дуулсан. Тэгээд үзэгчид ард түмэн бас дажгүй сайхан хүлээж авч байгаа баяртай байгаа. За баярлалаа. За тэгвэл бүгдээрээ сонсъё. Таныг тайзнаа урьж байна. Монгол төмнөө бас бүүвэлж өгөөч гэж хүсье. За. Хөгчавар сэнгнээ цайдын талын энгэр хүнд сүдэр ойртоод байхаа инэр хүйсэндоо үгээ улам хайрлаад ингэртэй тэрсэн намайг нэгчлээд байхаар инхригээс инхриаялгоо ортошинсэн махаа эшмин элбэрлим бүэн дуу миний дэжи зохиосон шэр өрхний осор дэрвэт цавк дэвэрсигээд үргэдэс нүмрөөд байхаар хинэт цочсон хүүгээ өмөлзөхийг хараад цэцгийг гаргадан гэрэл тоодонд залбираад инхригээс инхриаялгоо ортошинсэн махаа эшмин элбэрлим бүэн инхригээс инхриаялгоо энэ хорвоод нэг л байдаг нь үнэн бол гарцаагүй ганцхан зүйлдэл үнэмшдэг. Одтой хөхт инхри алтан заацаар заргалдъя. Орчлон цэнгэр гаригийн амин бүхнээр заргалдъя. Бүгд нь хорвоог илгүүлсэн бүүийн дуугийн чинь миний ээжи зохиосон юм а. Хатуухан ааштай замдан ичи савнг айлгаад хархны ороод хөхман суугаад байхаар бурхны танил ичимин үгээ олон хайрлаад баяр чарлын рөлдөө одоо баярыг сүсэгдээ
миний лэж зохиосон байхаа. За үнэхээр тансаг уран бүтээл юм аа. За баярлалаа. Дэрэгдээсэн сонсохоор нэг тийм. Баярлалаа. Тийм би ээжигээ сонсон. Гэхдээ харин яг тэгчихлээ. Хэсэг нэг тийм чийлэрмээр санагдав. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нутагтаа очиагүй хэр удаж байна? Би болохоор өмнө яваад ирсэн. Нэг шинэ жилийн өмнө очив. Яваад ирсэн. Одоо бол тэгээ цагаан сараар гүгээд очино. Тийм. Дунд нь уяраад ер нь ээж манайх ингэж буувэлжсэн юм уу гэж тийж бодогдоод. За баярлалаа. Ер нь энэ дууга дуулахад би ч гэсэн өөрөө яг ээжтэйгээ ингээд хамт байсан тухайн цаг үеийг бодоод шууд төсөөлөгдөөд нөгөө тод ичтийгэр гэдэг шиг тийм. Бүр бүх юм ингээ харагдаад маш гоё юм ирч хүч сэргэлт авдаг байхгүй. Бас ийм сайхан уран бүтээлтэй учирч ийм сайхан уран бүтээл хамтран хийж надаар дуулуулсан эрхэм уран бүтээлчтэй бас баярлалаа гэж хэлье. За. Ер нь нэг тийм томоохон заслын авшиг шин гэсэн тийм уран бүтээл биш үү те. Ингээд нэг тийм засал хийлэгдсэн заяа мөр тэгшэрсэн юм шиг тийм сайхан боллоо. Нэг юм сэтгэл нэг юм уяраа зөөлрөөд сайхан боллоо хиний ямар гоё үг вэ. Ураа. Ураа. Та эдийн маань ер нь одоо бүүвэн дуу ямар дууг аялдаг байсан юм бол ялангуяа одоо дуучид уран бүтээлчид мэдээж дуу дуулаад байхгүй бах. Гэхдээ эхийн сэтгэл шингэсэн дээр бүүвэн дуу одоо ямар аяг шиг байдаг байсан юм бэ? Би 3 хүүхдээ энэ бөөгээр бөөлдөг байсан шүү дээ. Харалтай тажим бүхүүлээ бүэ харалсын хааны ачлаа бүэ гэдэг нэгээр үлдсэн. Гоё дуу. Яа баярлаа. Энэ дуу биш бүвэ? Бас нутгийн бүвэнүүд энэ. Нутгийн. Тийм байх. Тийм бай. Таны хувьд ямар бүвэн дуу сонсч ирсэн бэ? Ихээс хэдүүлээвэ? Айлын 3 дунд хойхон дүүгээ бүвэлсэн. Үштэй зодддаг байсан. Одоо ингээд манай ани надаас 2 ихч, манай дүү надаас 2 дүү. Тэгэхээр би өөрөө бүэлжүүлжсэн санахгүй дүүгээ бүэлжснээ санахгүй байгаа байхгүй. Тийм бай. Намайг бол манай авгах бүвэлэхдээ нөгөө унтуулахад нүдрөө үлээгээд идэг гэсэн. Ингээд тэрвчээ үлээгээд ахаар чи нүдрөө үлээгээд ахаар ингээд цавчиж ирсээр байгаа. Тэгээ унтчихдаг гэсэн. Манай аав. Нэрэ. Одоо та бол жишээ хүүхдээ одоо аялуугийн хийсэн алаг нүдэн гүнжийг одоо яаж бүвэлдэг гэсэн. Алаг нүдэн гүнжид би бүр зориулж бөөн дуу бичсэн зохиож тий. Тэгээд бүрээдэд дуушдоосон байдаг. Өөрөө ч би дуулаад YouTube дээр тавьсан байгаа нар уу бөөн дуу гэд нэлээд бас олон коммент надад ярьж ирсэн ээжүүд таны бөөн дууг ингээд хүүхдээ зүгээр ингээд хасаагаад өгчгөр айгүй хурдан унтаад байдээс та баярлаа гэлдэг дээ шүү дээ. Тий. Подкастны муу дахилтаас нь аялж болох уу? За тэгээ. За.
Аалган дээр минь бөмбөрсөн ави хөрхөн охин өрмэн аалаг нүднин байсаа юу лээ дарада он юу лээ амин өрмэн буэ он таре хумэн буэ он таре охин буэ ээжин өрмэн буэ аавын охин буэ гэдэм буэнда захажсан. Ойлголог юм аа. Ер нь нэлээд дээр захажсан 10 жилийн өмнө биш 10 жилийн өмнө захажсан биш. Тэгээд тэрнээс хойш баг дуулаагүй юм байна. Монгол хүн бол төрсөн бид нэр их азтай болсон юм аа. Ер нь бүвэн дууг сонсож ингэж хүн болж өсөж төрнө гэдэг тий. Таны уран бүтээлээр үзэгчдэдээ бас аяг шиг баримаар санагдлаа. Нэгэн сайхан энэ олон сайхан бүвэн дуунууд явсан учраас таны хувийн уран бүтээлийг бас хамтлагийн биш сонсомоор санагдлаа. За би тэгвэл нэг манай өөрийн нутгийнхаа дуу манай нутаг бол нөгөө Хэнгэн аймгийн Өмнө Тушууны Улаамод сум гэж байдаг. Улаамод гэж нэртэй зүүдэн дэрэгдэг Улаамод гэсэн дуугаан өргөн барихаар байна би. Энэ дууны үг юм бол миний өөрийн ах өөрөө бичсэн. Миний өөрийн ах гэдэг нутгаан бүр хайрлж юу тань нэг дууг бичсэн юм аа. Энэ дууны аян болохоор үлгэр гэдэг Монголд бас нэг сурж байсан доктор хамгаалсан. Тэгээ тэр ах маань бичиж өгсөн үлгэр гэж. Тэгээ энэ дуугаа би тандаа өргөн марья. Өнөөдөр таньсан найзуудыгаа манай нутагтаа тохолтой бол нутагтаа уран жалж игээд таныхан сайн дайлмаар байна. За баярлалаа. За ангаараа очих нь байна шүү. Цэцэгдэлийг дагуулад явах нь байна шүү. Хасргуудын алтан ясны хэл тэрхий хатан ээжийн магнэг дээлин сэмэрхий хангар хорчны халуухан нэлгэнний нэгэн судаас хайрд засагтын хамаг зүсийн торгон бэлчээр зүүдэн дэрэгдэг улахан модмин зүрхнээс уятэнхийн үлдгий жохом миний дурсалд амэлдах айхай журах шиг байгалтай мөнхийн нороо. Дандаа л олон сайхан уран бүтээлчд маань ирсэн үзэгчд маань та эдийг маань дахин дуудуулахыг л хүсэж байгаа. Баярын өдрөөт ч бас ажиллаа ирж төхөж байгаа учраас цэцэг дэлгэр маань багшийнхаа дуу хоолойтой их л дөхүү санагдаг. Одоо магадгүй би нөгөө дуучин хүн биш дууны чихэн бүглэрцэн учраас магадгүй тэгж адилхан сонсдог бах. Яг гэвэл таны нөгөө пэйж дээрээс дуусан дуунуудыг ингээд сонсохоор тун адилхан санагддаг. Тэгэхээр багшийнхаа тэр сайхан заад сургасан эрдэм мэдлэгээс үцэгчдэд бэлэг барьж нэг айдууг бас тайзнаас үзэгчдэд хүргэхийг бас хүсэж байна. Энэхүү дуу 13 жилийн өмнө надад ирсэн дуу аахгүй юу. Тухайн үед би ганц бие байсан. Тэгээд нөхөр хүүхдгүй байсан. Энэ дуун дээр өвдгийг тань туршээд ятгах шиг уянгалдгаа би өрөөнд тэрврээд дар их шиг намбалдгаа гэдэг үг байдаг аахгүй энэ дуун дээр. Тэгэхээр ингээд ичээд тухайн үед Яста нэр надад тест захгүй байна. Ерс буухгүй байхгүй юу. Тэгсэн 13 жилийн дараа яг ингээд сая 5 жил дараалан хүүхдээ гэртээ харж сууж агаад одоо л би нэг хүүхд 2 хөрлөө уран бүтээлтэй оръё. За ямар дугаар орох уу? Арай өөр одоо нөгөө цэцэг дэлгэр гэдгийг харуулъя гэдэг үтнээс ерөөсө гинт энэ дуугаа санаад за тэгээ энэ дуугаа яаж гоё болгох вэ гэж бодсон. Багшийн ер нь одоо үлэмжийн сайхан хорвоо, тэнгэрээж минь өршөө тий сүүлийн гоё дуу чинь юу вэ? Хүмүүний нэгэн урсгал тэгэл яаж ингэж гоё хүний сэтгэл рүү шигтгэдэг юм болоо. Би тэр уянгийн дооны манерыг сурыг гэж багш дээр очиж энэ дууган дээрээ одоо өөрийн энэ дуугаа
дуун дээр багшийн дээр маньярыг яг А, Б группийг заалгаж сурсан. Яхаас яг зарим хүмүүс яг багшаагаа дуурайлаа гэж магадгүй. Гэхдээ энэ хүний гой зүрхрүү шигтгэж байгаа тэр маньярыг би яагаад өвлөж авч болохгүй гэж би бодсон. За. За тэгвэл. Цэжиг тандушээд цэцэг шиг дэлгэрдэг би чиний харан далдаг нэшиг нял харадаг тави нотэг хаошиг анруу тай тулгай чолошиг хүн гэдэг сайхан ингэртэй номертэй хайрхан өвдөгийг тандушээд ятага шиг уянгалдаг би шиг намбалдаг таби нотэг хаошиг анруу тай тулгай чолошиг хаттай хүн гэдэг сайхан ингэртэй номертэй хүн гэдэг сайхан ингэртэй номертэй хайрхан нотэг хаошиг анруу тай тулгай чолошиг хаттай хүн гэдэг сайхан нэг өөрсдийнхөө тухайд уулзчаар нэг босоод нэг баярлаа догшоо гэмээр садаг гэмээр. За баярлаа. За сайхан дуу. Залуу хайж байна гэхгүй. Тулгын жолоо шиг тийм бат бөхөө. Сайхан уран бүтээл байна. Гоё үхтэй. Тэгэхээр гоё үхтэй байна.
Яг ингээд нэвтрүүлэх юм тийм бай. Гомбын Эрдэнэ чулуун гэж хүний аялгаа. Тий. Солийн дөрвийн ажилтан Төмөр Бат гэж хүний шүлгээр бүтсэн. Ингэртэй нөмөртэй хайрхан гэдэг байгаа. За тэгээд энэ дуу бол угаасаа хит болцсон тэр энд болцсон явж илээ. Ер нь бид нэр хэлмэлэлтгүй явж илээ. Сошиал хөгжөө сайхан болж штэ. За бидний нөгөө учрах хөрөх цаг хугацаа ерөнхийдөө жаргах тийшээ дөхөж байна. Гарч байгаа гал морин жилдээ бүгд эрүүлийн саруу сайхан ажил үйлсэн бүтэмжтэй ашиг орлого харивантай тий бэлэг дэмбэрэл амны ишгээр дүүрэн сайхан жил байх болтугай гэж бас та бүхэндээ хүсэн өрөөё үзэгчдэдээ бас хүсэн өрөөё. Тэгээд энэ завшааныг ашиглаад гэдэг шиг тий микрофон нээлээ. Өрөөл бат оршгэ. За. Гоё өрөөл байна. За Монгол түмэндээ сар шинэ мэндийг өргөн дэвшүүлээ. Бүгдээрээ илгээрээ ингийг хамгаалan төвшин жаргалтай сансан бодсон ажил төрлөө бүгдээрээ сайхан амжуулж бүтээж дандаа өөдөө дэшээ сайн сайхан амьдрахыг бэлэг ирүүлээ өргөн дэвшүүлье. За хурээ. За намайг дээлтэй гэж хараарэ. Хурээ. За тэгвэл залуучууд нь хэлсэн юм чинь ингээд нэвтрүүлгээ жаргахын өмнө миний нутгийн бараа хэмээх уран бүтээлээр Уцагааны гудамж нэвтрүүлгийн маань энэ сайхан дугаарыг жаргаж өгөөч гэж Үлзий Батраасаа хүсье. За.
баярлалаа.